байцгаана уу их мөн төлөвчтэй. Чөлөөтийн мэдрэмжтэй болон Мастлицийн хамтран бэлтгэдэг түүхийг өөрчилсөн номнууд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ хүндрэлтний сэтгэлгээнд агуу хувь нэмэр оруулсан зохиол бүтээлүүдийн тухай нэвтрүүлгээр бид нар ярилцдаг байна. Энэ удаагийн бидний зочноор одоо Монгол Улсын их сургуулийн философи шилсэн судлалын төвийн багш Булган багш маань оролцож байна. Тэгээ бид энэ удаа яа харахгүй одоо буддын гүн ухаан, буддын шашны гол судар нэг болох бодмөрийн зэргийн тухай ярилцах болно. За тэгэхээр энэ бодмөрийн зэрэг зохиол маань болохоор буддын одоо сэтгэлгээний түүхэнд одоо бас нэлээд чухал хувь нэмэр оруулсан тийм бүтээл зохиол байгаа. Тэгэхээр энэ бүтээлийг гол болгоод өөрөлдөл одоо ямар ч одоо бурхны шашныг шүтэж биширдэг энэ замаар явж байгаа хүн бол энэ номыг бол заавал одоо сурах судлах ёстой гэдэг учраас бид нар энэ одоо буддын одоо шашны одоо гол судар болох Трипитака буюу одоо Анжур Данжурын номноос биш энэ бодмөрийн зэргийг сонгож авсан ба хэн одоо бүтээсэн бэ? Яагаад үнийг одоо бичих болсон бэ гэдэг одоо асуултыг хэлнэ. Бодмөрийн зэрэг гэдэг хэмээх энэ зохиол бол буддын ухаан, буддын одоо шашин, буддын мэдлэг оюуны салбарт ихээхэн том байр суурь эзлэх том бүтээлүүдийн нэг юм аа. За энэ бүтээлийн гол агуулга бол угтаан бол явсаар хагаад Бурхан багшийн өөрийнх нь Будда багшийн өөрийнх нь одоо ертөнцийн үзэл, гүн ухаан, сэтгэлгээний одоо онцлогийг ялангуяа их хөлгөний ёсноо тайлбарласан ийм одоо их бүтээл байдаг. Энэ зохиолыг зохиосон зохиогч нь бол та бидний сайн мэдэх Застын мэрэгдийн орон чимэг хэмээн алдарсан төвдийн их гүн ухаантан Зонхоовол усан давг гэж их хүний одоо бүтээсэн бүтээл. Зонхоовол усан давг гэж энэ их бүтээлч бол одоо монголчуудын дунд одоо Зонхов богд, Зонхов багш, Сумади гэрди тийм ээ. Застын мэрэгдийн орон чимэг гэх мэтээр их алдарсан төгсөн ийм эрдэмтэн хүн л дээ. За энэ хүн бол энэ бүтээлээ 1402 онд бичиж дүүргэсэн байдаг. Ер нь Зонхов богд бол 1357 онд одоо төвд оронд мэндэлсэн. За төвд оронд ер нь буддын шашныг тайлбарласан, буддын одоо ухааныг тайлбарласан олон сайхан мэрэгд гарсан. Тэдний нэг бол энэ 14-15 дугаар зууны их үед одоо мэндэлж зохиол бүтээлэн төвөрсөн энэ эрдэмтэн юм аа. За энэ хүн бол энэ зохиолдоо бол үндсэндээ буддын шашны ялангуяа их хөлгөний шашны гэж ярьдаг. Тэр судар болоод тантрын ёсны гол утга агуулгыг бол энэ бүтээлдээ бүрэн гаргаж дэлгэрүүлэн одоо зохиосон ингэж үздэг. Энэ бодмөрийн зэргийн дараа бол тэр дандрын ёсыг бас тайлбарласан тарины мөрийн зэрэг гэж бас бүтээл бичсэн. За энэ бол энэ хоёр бүтээл үндсэндээ бол судар болоод дандрын ёсыг одоо тайлбарласан ийм агуу бүтээл болж зөвхөн төв застын төвд орон төдийгүй ер нь одоо дэлхийд одоо хүртэл одоо ингээд дэлхийд дахинд төгөн дэлгэрч олон уншигч олон мэрэгдийн одоо солиод татсан ийм ном одоо болж хിവэрэ явж ирж байна. За өнөө дотор Монголын ард түмний дотор бол энэ бүтээл мөн бараг зохиогдсон цагаас хойш эхлээд одоо монголчуудын дунд дэлгэрсэн монголчууд тэр үе одоо Монголын эрдэмтэн сэхэтэн нар бол энэ бүтээлийг одоо баян уншиж судалж одоогийн үгээр бол бараг ширийн ном шахав ийм болсон ийм бүтээл болжээ гэдгийг бол олон бас үеийн олон эрдэмтэд тодорхойлж хэлсэн байдаг. Саяхан нэг Америкийн судлаач Роберт Түрэн буддийн судлаач энэ номыг бол англи хэлэн дээр бүрэн орчуулж гаргасан байдаг. Тэр номынхаа оршилд бол энэ ном бараг зохиогдоод 700 гаруй жил болох гэж байна гэж хэлсэн. 6-700 гаруй жил бол шахам жил болж байна гэж. Энэ хугацаанд бол энэ номыг хамгийн их судалсан. Тэгээд дээр нэмээд судлаа зогсоогүй өөрсдийнхөө тайлбар бүтээлүүдийг нэмээд дэлгэрүүлж хийсэн ард түмэн гэх юм бол энэ монголчууд байна, төвдүүд байна гэж ингэ тодорхойлоод хэлсэн байт юм аа. Тэгээд одоо оршуулын суд руу зохиогдож бүтээгдсэн тийм одоо Бурхан багшийн одоо сургаалаас одоо уламжлаад өөрийг нь өөрөөр тэр Трипитакаг өөрийг нь одоо уншихгүй одоо бодмөрийн зэргийг унших одоо ямар одоо юу гэдэг шаардлага байгаа вэ? Өөрөөр хэлбэл энэ нь одоо буддизмд ямар хувь нэмэр оруулсан бэ бодмөрийн зэрэг? За энийг би зүгээр товчхон хэлчих юм бол ерөөсөн бодмөрийн зэрэг эхний бүлэгт байж байгаа. Дөнгөж эхлэлийн гут одоо байж байгаа. Энэ бодмөрийн зэрэг судалсны одоо эрдэм юм бэ? Тус эрдэм юм бэ гэж. 4 эрдэм байсан байт. Тийм. Бодмөрийн зэрэг судлахын тус эрдэм гэж. Энэ юу гэхээр нэгдүгээр шашин бүгдийг харшуулахгүй онох нэг эрдэм.
Хоёрдугаарт нь эрхэм зарилэг бүгдийг овьдс дургуулах 2 дахь эрдэм. Гуравт нь ялгуугсдын тааллыг амар хэлбэр олох эрдэм. Дөрөвдөх нь гэмт явдлын халилаас өөрийгөө хамгаалах сахих эрдэм гэсэн ийм 4 эрдэм байна. За энэ 4 эрдэмийн тэр эрдэм дотор өгүүлж байгаа тэр шашин бүгдийг харшуулах гонох гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр ерөөсөө буддийн шашин чинь олон урсгалтай юм. Олон аймагуудтай юм. Тэ их баг хөлөн гэж ялгаж болно. Тэ 3 аймаг савын ном гэж ялгаж болно. 4 тогтсон тааллын аймаг гэж ялгаж болно философор тийм ээ. Тэгэхээр энэ олон аймагуд хэдийгээр ийм олон анги салбарууд байгаа боловч угтаан бол энэ бурхны ном бол нэг л утгатай. Нэг л зорилго руу биднийг хөтлөж байгаа. Нэг л одоо оргил руу биднийг татаж байгаа. Энэ санааг бол бид энэ номноос олоод одоо үзэж болно гэж. Ингэж тийм учраас бурхан номыг одоо Будда багшийн заасан номыг их баг хөлгөн гэж хооронд нь ялгах ч юм уу, шаруулан гэж хооронд нь ялгах ч юм уу, тань юу 3 аймаг савны хоорондоо харшил их баг ялгаатай шүү. Ийм одоо үзэл байж болохгүй гэдэг энэ хооронд зөрчил одоо арилгаж тийм тэр ялгаануудын буруу бид нар өөрсдөө нэг сайн уншаагүй ойлгоогүй учраас ганцхан өнцгөөс нь харчаал тэгэл тэр өөрийнхөө харсан зүгийг зүгэл бусдын үгүйсгэж яж болохгүй л байна. Тийм алдаанууд гарах вэ гэдгийг гарахаас одоо ангиж гисэн гэдгээ тайлбарлаж өгсөн байж. Дараа нь эрхэм зарилэг бүгдийг овьц дургуулсан гэдэг нь үндсэндээ 3 аймаг савын номыг 3 аймаг сав гэдэг маань бол одоо бидний ярьж байгаа ёс суртахууны сургаалууд байна. Сэтгэл санааны сургаалууд байна. Дээр нь бэлэг оюуны сургаалууд байна. Тэгээ ийм олон ийм 3 одоо их том номын аймгийг одоо багтаасан энэ ном их ном далаа байна. Тэр номоос далаагаас одоо шүүгээд одоо бидэнд ойлгохоор гарын авлага болгохоор энгийн одоо ойлгомжтой бүр ингээ системчлээд тийм үү үе шаттай болгоод ингээд хийсэн болохоор энэ одоо өвдөс шиг гарын авлага шиг юм болсон юм а гэж ингэсэн. Гэх мэтэр одоо тэр номынхаа ихэнд энэ номынхаа ашиг бүгдэл одоо хэрэг тусыг нь бол ингээ тодорхой дайлцсан байдаг тийм. Тэгээд энэ яхахгүй бодмөрийн зэргийг ингээд одоо энгийн сонирхол судалж байгаа одоо бид нар уншихад тийм ээ ингээд богд зонхон маань бол маш их судалгаа хийсэн гэдэг нь үнэхээр харагдчихсан. Тэгээ маш олон одоо юу гэдэг орчин үеийн эрдэмчлэгийн ажилд бол одоо талаас илүү хувь нь одоо ишлэл зүйлт тийм ээ судлагдсан байдал одоо ишлэл зүйлтийг гол болгодог бол үнэхээр тэр үед одоо шинжлэх ухаан гэж одоо тийм ээ гараагүй байсан энэ үед хэд судалгааны ажлыг маш чадамжтай өндөр одоо юу гэдэг зохион байгуулалттай тийм одоо цаг зав гаргаж улс суурьтай судалсан нь бас ингийн уншигч бид нарт бас мэдэгдэжсэн. Ишлэл маш их байдаг. Ишлэл зүйл тасар. Тэр улсын юмыг оюундаа яаж багтаах. Тэгээд энэ бүгдийг одоо бичих гэж бод цонхоо бол бас энэ бүтээлээ бичих гэж бас нэлээд их хэмжээний юу гэдэг бас өөрийгөө бэлдэж тодорхой судалгаа хийсэн баг тийм ээ. А мөн энэ гарсан бүтээлийг та түрүүн бас ярианда дурдчихсан. Монголчууд энэ буддын философийн буддын хөлгөн содруудыг маш олон цаг хугацаанд маш олон удаа одоо яаж исэн их хэлэндээ хөрвүүлжсэн тийм ээ. Яг бодмөрийн зэргийг хэдийн хугацаанд ямар хүмүүс одоо их хэлэнд маань хөрвүүлж яваа гэдэг тийм. Энэ тухайс та үзэгчд мэдээлэл өгөхгүй. Тий. Энэ бодмөрийн зэрэг энэ зохиолоо бичихтэй богдлон бол бас олон жил ном өөрөө бас ном сонсож бүр багасаа одоо хэд орон шавлан сууж дараа нь тэгээд бас олон сайн багш нарыг бас шүтэж дээр нь өөрөө бас хичээж мэрэж одоо энэ номонд дурдсанаар бол сонсох санах бяцлах гэсэн тэр одоо энэ оюун ухаанаа гэгэрүүлдэг хөгжүүлдэг бүхэл үе шатыг дамжиж өөрөө бас боловсрч тэр боловсрсныхаа үндсэн дээр энэ зохиолоо бол бичсэн байдаг гэдэг нь тодорхой байна л да. Тэгээ энэ зохиол бол олон ишлэл бий. Ялангуяа тэр бурхан багшийн одоо бидний одоо ярьдаг ганжуураас өөрийнх нь их зохиол бурхан багш ямар ч олон зохиол 200 гаруй 400 гаруй зохиолууд байна тий. Ганжуураас одоо иш авсан зохиолууд байна. Дээр нэмээд тэр өөрийнх нь үе хүртэл одоо амьдарч бүтээл номоо тойрж байсан тэр үеийн одоо их эрдэмтэнгүүд энтх их бандитаа мэрэгдүүдийн зохиолууд мөн цас төвдийн одоо өөрсдийн мэрэгдийн зохиолууд тэгээд бас хүмүүсийн олон зохиолыг бас нэгтлэн судалж тэгээд тэндээсээ одоо энэ их том агуулган бол гаргаж бүтээлийн бол гаргаж ирсэн байна. За гол авсан гол сурвалж бүтээлийн өөрөө нэрлэхтэй бол миний бүтээлийн энэ бодмөрийн зэрэг гэдгийг үе шатыг гаргасан энэ бүтээлийн гол өвдөс гол авсан их бол Адиша гэгэний бүтээлээ гэж хэлсэн байдаг. Жо Адиша бодмөрийн зуул гэдэг номыг одоо би бодмөрийн зуул бол энэ номын дээр бол жижиг ном л доо хэмж богино. Гэхдээ бол маш их өвгөн цон хэрнээ утга нэх гүнзгий. Тэгээд тэр гүнзгий утгыг нааш нь одоо тэгж олон хүний бүтээлүүдээр баяжуулж ингэж дэлгэрүүлж тэгээд түүний ухаанд бүр хүртэхээр
их хэлбаршуулж ингэж хийсэн юм бүтээл болсон юм байл л тий. Дээр нэмээд тэр Адшагийн тэр бүтээл хаанаас авсан бэ гэхээр одоо бидний ганжуурт байж байгаа тэр бэлэг бараамдын сургаал гэж байгаа. Бэлэг бараамд, Паражна парамета гэж байгаа. Бэлэг бараамдын сургаал буюу одоо бидний гар дээр хамгийн ойрхон бэлэг бараамдын сургаалын жишээ бол одоо 8000 төв шүү дээ. Тийм ээ. Жадан нэртэй 8000 их судар, их хөлгөн судар. Айл болгон бидний өвгдөөс болгон гэртээ дахиж ирсэн хурал ном болгон уншдаг тий. Тэр Паражна парамета гэдэг судрын аймгийн утгаас наашаагаа гаргаж тайлбарласан юм. Өөрөөр Паражна парамета гэдэг судар бол үндсэндээ бодморын зэргийн одоо их судар байна. Их ном урхан багшийн айлцсан одоо жин их судар нэр байна. Тэгээ тэр судар бол үндсэндээ хоёр утгыг үзүүлсэн судар юм лээ. Тэр хоёр утга нь юу гэхээр шууд ил үзүүлж байгаа утга, цаагаараа үзүүлсэн утга, далд үзүүлсэн гэж хоёр утгатай юм. Ил үзүүлсэн утга нь бол тэр хоосон чанар, гүн гүнзгий одоо хоосон чанарын утгыг, онлын утгыг хэлж байгаа хоосон чанар. Цаа далд утгандаа бол тэр гэгэрх зам мөрийн утгыг илэрхийлсэн гэж бодморын одоо утгыг илэрхийлсэн. Ийм утгатай юм л угуултын судар. Гэхдээ бид одоо нөгөө жаа хожоод ирсэн болохоор сайн ухаарчихгүй шууд жадан боо шиг тэнийг угаарахгүй. Угаарч чадах болохоор хожийн үеийн мэрэгд гарч ирж ингэж бидэнд ингэж үе дамжин тайлбарлаж өгсөн. За тэгээ үндсэндээ бодморын зэргийн утга бол бүр сайн хэлэх юм бол явж одоо бэлэг бараамдын ухаан, бэлгийн чанд төрхөө гэдэг тэр судрын аймгийн утга явж байгаа шүү гэж бид энэ ойлгох хэрэгтэй маа гэж бодож байгаа юм тий. Бид одоо жаданбын утга хааваа, ганжуур утга хааваа гэх юм одоо энэ номноос л толдол энэгээр дамжаад тэр цаад утгаа өрчин мэдэж болно гэсэн юм утга хэлж байгаа юм тий. Монгол хэлэнд тэр монголчууд бол тий монгол хэлэнд орчуулахаас өмнө монголчууд өөрсдөө тэрүүд бас төвд хэлтэй байж л дээ. Тэгээ Монголын одоо мэрэгд 14 5 дугаар зам гэдэг чинь Монголд одоо буддийн шишин ялангуяа буддийн шишний их хөлгөний урсгал тэр сuma юу одоо хуучин тэр Нямава, Гармава, Гажидва гэсэн хуучин урсгалууд шүү дээ. Зонховын шишин, зонхон одоо ном гарч ирээс өмнөх үеийн тэр шишин Монголд бол байсан шүү дээ. Бид бол шишний түүхэн үүднээс ярих юм бол монголчууд ганцхан гэлэгвасыг шүтээ зөксөв. Гэлэгваснаас өмнө бас тэр Лом Бодон Самбагийн гүнзсэн Нямава хуучны ёс. За тэгээд Гажидва Монголын одоо их хаадын үеэс Чингис хааны дараагийн одоо өгөөдөө ч юм уу мөнх хаан Гуйг хааны үеэс одоо тэр төвдийн сайчуулыг одоо залж ордны одоо багш болгож улсын багш болгож шүтэж ирсэн. Тэгээд тэр улсуудын дамжлагаар дамжиж ирсэн жүд ухаандаа Сажава ёс байсан байна Монгол. Гармавын багш нарыг залж ирсэн байна тий. Тэгээд тэрнээс өмнө бас одоо Нямавын урсгал бас Монголд байсан байна. Тэр ёсны номууд чинь бол монголчуудад өөрсдийн хэлээр өөрсдийн бас төвд хэлээр бас өөрсдөө монгол хэлээр гэсэн хүлээж авч тий. Ингэж одоо уншиж байсан. За тэрний уламжил болгож энэ 16 дугаар зуунаас энэ 14 5 дугаар зууны үеэс энэ зонховын одоо энэ ёс гэлэггүй ёс гэж ярьдаг. Сайн буянт ёс, шармалгаатны ёс гэж бас ярьдаг тий. Энэ ёс Монголд дэлгэрч. Тэгээд монголчууд бас энийг өөрсдөө хэлээрч хүлээж авсан байна. Монголын одоо сайн гүүшнэр орчуулсан тий. Орчуулсан байдаг. За мөн монголчууд өөрсдөө бас төвд хэлэн дээр олон янзын их тайлбаруудыг бичсэн байна. Бодморын зөвхөн номын талаар ихэд одоо монголчуудын бичсэн нэг их бага ер нь 20 гаруй 30 гаруй хүний бүтээл зөвхөн бодморын зэрэг бичсэн одоо 30 гаруй бүтээл одоо олдоод байна шүү дээ. Яг зам зууртаа бас зарим түүхэн явцлал бол зарим нас алга болсон юм бий л дээ. Гэхдээ одоо өнөөдрийн зарим судлаачдын Монголын буддийн судлалыг судалдаг ялангуяа төвдөлдөр бичсэн ном бүтээлийг судалдаг судлаачдын дотор бол нэг бодморын зэрэгээр одоо баг тайлбар бичээгүй Монгол ном ховор байна шүү дээ. 1959 он дараа нь Гомжоон 59 дээр монголчуудын төвдөлдөр бичсэн бүтээлийн юм 200 гаруй хүнд орцсон байдیں۔ Тэр 200 гаруй хүнээс одоо ингээд шүүгд үзэхээр бодморын зэрэгээр зохиол бичээг юм баг ховор байдаг тий. За энэ дотор нэлээд том алдартай бүтээлнүүд сайн хааны лувсан дорж гавж бичсэн. Энэ хүн бол лувсан дорж гавж байгаа бол энэ бүтээлийг бичихтэй. Ер нь энэ бүтээлийг тайлбарлах бас хэд хэдэн тийм жанр гэдэг юм да. Арга техникүүд байгаа юм тий. Үгийн тайлбар гэж байгаа юм. Бодморын зэргийн үгийн тайлбар гэж байгаа. Бодморын зэргийн утгын тайлбар гэж байгаа. Бодморын зэргийн одоо зам мөрийн тайлбар гэж байгаа. За бүр явсараад бодморын зэргийн эцсийг шинжлэх үү гэж. Эцсийн шинжлэх үү гэдэг нэг анализ одоо нэг чойрын номонд оруулаад дагсал тийм ном хаялцах хэлбэрт оруулаад бүр ингээд тэр чинь бүр их явсны шинж биш шүү дээ. Их судсан шинж биш шүү дээ. Бодморын зэргийг чойрын ном болгоход тэр дагсал хэлцдэг одоо ном хаялцааны хэлбэрт оруулаад ингэж одоо бичсэн.
ийм одоо бүтээл байгаа. Би нэг чи хэлбэлээр энэ сайн хааны тэр лувсан дөрж гавьч хүн. Энэ 19-р зуун хүн. Энэ хүн бол энэ Бодимирын зэргийн 2 номонд энэ Бодимирын зэрэгтэн тайлбарлагдсан тэр чойрын номонд оруулаад бүр одоо философийн тийм мэрэгэн матгал зам үсгэнүүд няцаалт өгдөг те асуулт тавьдаг. Тэгээ тэрэндээ эргүүлээд хариулдаг те. Ийм одоо ном бүтээсэн байна. Тэ. Тэгэхээр одоо бид энийг одоо залуу судлах хэрэгтэй. Судлах нь бидний зөндөө гэж хэлж байгаа. Тэ цааш нь тэ. Ингэж хэлж байна. Зүйд болохоор ерөнхийдөө мас бол тийм ээ. Дөрвөн зэрэг бид нар хаанаас ихээр ухамшлан бүр ботгой нэг орчуулга байна. Тэ. Кирилл дээр орчуулга. Тэ. Тэгээд мөн энэ сүүлд болохоор Небкогоос гаргасан энэ орчуулга байна. Нийлээд олон хүмүүс хамтарч ажилласан юм билээ. Тэ. Одоо Акимовоор тэргүүлээд тийм ээ. Маш олон тооны хүмүүс орчуулсан. За ингээ мөн таны орчуулга байна тийм ээ. Тэ. Таны орчуулга одоо таны өөрийн чинь орчуулга одоо энэ бусад орчуулгаас гэдэг юм уу тийм ээ. Юугаар онцлогтой аль их сурвалжийг барьж гэдэг юм уу орчуулсан тэр талаар бас үзэгч төрөхгүй да. Тэ за яг миний хувьд бол энэ одоо энэ 1990-ад оноос хойш улаанда шинэ үе орчуулга явж байгаа. Шинэ үе. Энээс өмнө бол яг судалгааны хүрээнд бол энэ ном бол бас эрдэмтдийн хүрээнд судалгааны хүрээнд бол нэлээд эрт орсон. Монголчууд бол энэ номыг эрт орчуулсан. Тэ? Монголын одоо аюул шүүшин тэргээд одоо тэр сайчууд бол эрт орчуулсан ном байж байгаа. Тэ. За би зөв 90 оноос хойш ярихад бол сая өөрийн чи ярьдгаар одоо монголчууд чинь одоо шинэ Кирилл өсгөр үгээ. Кирилл өсгөрөө одоо болгож, Монгол Кирилл рүүгээ болгож энэ намайг уншиж судлах явдал бол нэлээд өргөн болсон. Ингэснээр бас энэ намайг судлаачдын хүрээ бас өргөсөж байгаа юм. Тий. А нөгөө талаас энэ намайг унших хэрэг юунд байна гэвэл бид бас өнөөдөр шашин соёл дэлгэрсэн энэ одоо энэ нэр үед шашнаа бид нар бас зүү ухаарах. Тий. Зүү ухаарах. Энэ шашин гэдэг ач одоо юу байгаад байгаа юм. Энэ ном гэдэг ач юу байгаа юм тийм үү? Бидний өвгдөөс олон жил ирсэн энэ зонхоо богдын лаврын Бодимирын зэрэг гэдэг чи юу байгаа гэдэг гүн хаан байдаг юм уу? Эсвэл одоо энэ дотор чинь ямар зүйл гараад байгаа юм тий? Би энийг уншаад одоо ямар зүйлд хүрэх хэвтэй. Одоо соёлын зүйл байгаа юм уу тий? Эсвэл одоо энд оюун ухааны хөгжлийн зүйл байгаа юм уу? Эсвэл энэ дотор чинь намайг хөгжүүлэх юм байгаа юм уу гэх мэтэр олон зүйлийг энэ намаас одоо харж үзэх ийм одоо шаардлага гарч ирсэн. Тэр шаардлагын үүднээс бүдний шин ном судрыг одоо орчуулах одоо нэлээд одоо ажлууд бол явагдаж байгаа. Тэ? За тэрний хүрээнд бол энэ Бодимирын зэргийг орчуулах энэ сайхан буянтай ажлууд өргөлжилж за одоо 90-ад оноос хойш бол хэд хэдэн сайхан орчуулга гарсан. Тий. За энэ Кирилл үсэг дээр хуучин Монгол бичгээс нь наашин болгосон ч орчуулгууд байна. Төв дэхээсэн сурвалжаас нь орчуулсан орчуулгууд ч байна. Бүр одоо англи хэл дээр гарчихсан орчуулгуудыг одоо орчуулсан ч ийм одоо зүйлүүд байна тий. Одоо орчин Монгол залуучууд олон сайхан хэлтэй соёлтой болж шүү дээ. Англи хэл дээр одоо энэ чинь орчуулсан сая одоо дөнгөж бүрэн орчуулгаар 2007 онд гарч одоо бүрэн орчуулж арлаа шүү дээ. Англи хэл дээр гарсан энэ англи орчуулга тий. Тэгээ энэ одоо англи эрдэмтдтэй Америк одоо эрдэмтдийн Виржиниагийн сургуулийн одоо профессоруудын нийлж орчуулсан энэ одоо орчуулга англи хэл тийм ээ. Ийм нэртэй одоо гарч байгаа тий. Энэ 3 бот гарсан. Тэгээ би одоо энэ зөвхөн нэг хэсэг авчиад харуулж байна тий. Ийм ном байгаа тий. Энэ орчуулсан. Гэх мэтэр. За сая энэ Небкогоос бас хэсэг эрдэмтэд тий энэ судлаач Монголын одоо энэ сайхан оюуны баялагын бүтээлийг энэ сайхан орчуулагч нар бас хамтар энийг бас гаргасан. Энэ бүтээл энэ бол бас орчин үеийн уншигчдад нэлээд бас дөхөө хэллэг нь бас жоохон ойрхон байна гэж хэлсэн юм. За 3 дахь нь миний би орчуулсан. Гэхдээ би өнөд авчирсан. Тэгээ энэ Бодимирын зэрэгэд энэ их том ном. Энэ бот ном чинь байна шүү дээ. Өөрийнх нь зохиосон. Бозонхоо ийм төвдөлт. Би бол энэ хэлнээс орчуулсан. Тэгээд энэ ном бол 3 ботоор гарсан. 3 ботоор. Энэ Бодимирын зэгшин 2 дотороо 2 хэсэг байгаа юм. Богдлом энийг анх зохиохдоо энэ ихээр нь зохиосон. Их Бодимирын зэрэг гэж байна. Дараа нь их Бодимирын зэрэг. Энэ одоо их том хэмжээ хамгийн том хэмжээний зохиол. Дараа нь дунд хэмжээнд нэг бий. Дунд Бодимирын зэрэг гэдэг. Тэгээ баг Бодимирын зэрэг, 3 Бодимирын зэрэг байна тий. Тэр баг гэдэг нь бол тэр шүлгэлээд одоо тийм гол утгуудын одоо багтаагаа нийлүүлээд хийсэн юм одоо үндэс зохиол гэж хэлдэг үү. Тийм 3 хэлбэрээр зохиосон байхгүй. Ер нь ингэж их баг дунд хэмжээ одоо хэлбэрээр зохиох одоо зорилго нь юунд байв? Илүү дэлгэрэнгүй байх эсвэл одоо цээжлэх тийм одоо ачаал бүгдтэй юм эсвэл ингэж баг хэмжээтэй зохиолт нь ямар очтой. За энэ бол зөвхөн тэр зохиогч унш цаад нөгөө ямар хүн одоо уншигчаасаа гэдэг юм уу тийм. За сурах гэж байгаа суралцагчаасаа
тэр цаад энэ номыг судлах байгаа судлаачаас одоо голдож хамаарч байгаа. Тэгээ ямар төвшингийн хүний үзэж болно тий. Өөрөөр хэлбэл одоо ихээ ухаан суучихсан их олон номыг судалсан бол заавал тэр их дэлгэрэнгүй үзэх шаардлагагүй. Тэр товчоо болсон тэр үнс болсон судрыг үзээд номыг үзээд тэгээд тэндээс ухаарлаа олж яваад тэгээд бясалгадаг зүйлээ бясалгаад ингээд явах тий. Ингээ нэг юм байж. За дараа нь жаханд тэрнээс нэлээд бас ах ухаан судлыг гэсэн хүн байдаг юм уу тийм үү? Дунд зэргийн. Тийм байж болно шүү дээ бас тийм. Тэгэхээр бас тийм ухаандаа тааруулаад юм ингээд хэлсэн. Уншигчтэй. Тий. Дунд ламрын бол хэлсэн би өөрөө ч бас айлцсан байт юм аа. Дунд ламрынмаа бол би яасан хэр энэ их ламрын дуугаа тэр татсан ишлүүдээ жаа хоронгуулад тэгээд өөрийнхөө гол хэлсэн зүйлүүдээ гаргацсан юм аа гэд. Ишлээ жаахан багсгасан. Тий. Тэгээд их ламрын бол тэр ишлэлтэй өөрийнх нь одоо үзэл онолоо бүгдийг нийлүүлээд ер нь дэлгэр байгаа анхныхоо тэр хэлбэрээр дэлгэрэнгүй гэдэг их хэлбэр. За дэлгэрэнгүй үзэхээр бол бид нар их нэлийн тийм нарийн зүйлүүдийг бас харж үзнэ л дээ. Ийм ухаантай. Октан бол утга нь бол нэг л гурлал нэг зүйл явж байгаа. Нэг л санаатай л яваад байгаа. Өөр юм байхгүй тий. Болгон багш одоо орчин үеийн залуучууд гэдэг юм уу одоо тийм ээ. Бид одоо юу гэдэг нь интернет хүрсэн сошиал медиас ингэ харж байгаа. Буддын философик сонирхох тий. Буддын философик судлах түүнийг одоо мэдлэг авах тухай аюул их сэтгэлтэй болсон байна тийм ээ. Тий. Яг энд нь тааруулсан гэх юм уу ингээд энгийн уншигчдад ойлгомжтой хэлбэр нь бол энэ ном юм шиг байна тийм ээ. Тэгээд энэ бодмөрийн нотлогоос харсан бодмөрийн зэрэг болохоор олон хүмүүс нэлээд олон их сурвалжийг бас толгож орчуулсан тийм. Энгийнээр ер нь энэ буддын гүн ухаан энэ номны өөр агуулга нь өөрөө яг юуг энгийнээр бас хүрэх гэсэн тийм. Тэрийг та үзэгч. Тий. Ер нь энэ бодмөрийн зэрэг ингэж одоо нэг талаас яхаа өөрийнх нь тэр байж гарсан эхлэн дээрээс үзэх байна. Гадаад хэлэн дээрээс ч уснаач үзэж болно. За бас өөрсдийнхөө мэддэг өөр их төрөл хэлэн дээрээс одоо үз судлах ийм одоо боломжууд байна л да. Тэгэхээр судлаач хүн ч гэдэг юм сарвч хүн бол аль хэлэн ч үзэх боломжтой байна тий. Ер нь бодмөрийн зэрэг гэдэг ухааныг бид нар түр хөл энэ бол нэг тойл байна гэж тийм үү. Буддийн шашин гэдэг юм уу, буддийн одоо гүн ухаан гэдэг юм уу. Эсвэл одоо Будда гэдэг хүн юу хэлсэн бэ гэдгийг заасан бэ бидэнд одоо ямар аюуханы өвсөн үлдээсэн бэ гэдгийг мэдхэл одоо энэ ном их хэрэг бол толиулж байгаа юм шүү дээ. Тийм учраас бид гол агуулга нь бол энэ 3 үе шатаар одоо энд үзүүлсэн байж байгаа. Бодмөрийн зэрэг дотор бол тий. Тэгэхээр энэ бодмөрийн зэрэг гэж байгаа шүү дээ. Тий. Одоо тодорхой шатлал гэдэг үгнээс тий. Одоо мэдлэгийг олж авах буддын шашны тухай энэ одоо гэгээлд хүрэх замд одоо тулгарх энэ 3 шатыг давж туулж байгаа шүү. Өөрөөр нь хүмүүсийг одоо төрлөөр нь ингэж хувааж байгаа хэрэггүй эсвэл мэдлэгийнхээ төвшингээр нь хувааж байгаа хэрэггүй юунаас олж ингэж 3 янз бод юм. Тэгээ энэ бол яагаад 3 шат болсон байж бас асуусан мэдээж асуух асуулт зайн шүү асуу тий. Энэ бол бидний нэг хүний одоо гадна тал байгаа дүрс хэлбэр юм уу? Өндөр намч байдаг юм уу тий? Эсвэл таган туранхайч байдаг юм. Энэ талаас нь биш лээ мэдээж хэрэгтэй мэдээж. Тэг яриаж байгаа хэрэг. Энэ бол зөвхөн бидний оюун ухааныг хаанда нэг хүний оюун ухааныг л 3 шатаар дамжуулж тэр гэгээрэлт тэр оюуныхын дээд одоо хөгжил хүрэх гэсэн л ийм л одоо аргачлал ийм орчин суур боловсрал те ерөнхий боловсрал тэгээд одоо дээд боловсрал гэдэг шиг л өөрөөр бидний энэ оюун ухааныг хүний оюун ухааны хөгжүүлэх чинь үндсэндээ 3 шатаар явуулж л одоо ахиулж тэгээд нэг зэгт төрөх нэг оргил төрөх ийм арга зам. Тиймээс баг төрөлхтний мөр дунд төрөлхтний мөр дээд төрөлхтний мөр гэсэн 3 үе шатаар явж байгаа. Баг төрөлхтний мөрийн мөрөө явж байгаа хүн юу судалдаг хамгийн түрүүний ном нь хамгийн анхны ном нь бол багшиг шүтгэс гэдэг хэлж байгаа. Тэгээд дараагийнх нь бол хоёр дахь шат нь бол чөлөө учир шүтээнийг шүтээний учрыг мэдэх гэж үе байгаа. Тэр нь чөлөө учрыг нь хүмүүн заяа гэсэн. Хүн заяа. Хүмүүн заяа гэдэг бол энэ олон амьтан дотроос хамгийн их дээд хамгийн одоо сайн сайхан зүйл их боломжтой тийм их хувь заяа юм байна л да. Тийм учраас тэр хүн одоо хүн болсон заяандаа бас бахархын зэрэгцээ энэ заяага бас яаж зөв тийш нь залж хүн шиг хүн байх вэ? Хүний дайтай хүн явах уу гэдэг тэр ухааныг хүн суулгаж өгөх. Энэ одоо дотоод сэтгэлийнхэн тэр нанин зүйлүүдийг хэлж өгч байгаа. Тэрний дараа бол тэр хүний энэ ертөнцийн өөрөө ямар одоо мөн чанартай, ямар одоо ах уйстай, ямар одоо байдал оршдог юм гэдэг талаас нь тэр энэ ертөнцийн одоо мөн чанар тий хувирдаг, өөрчлөгддөг, мөн хөс байдаг, солигддог тий энэ мөн чанарын талаас нь тайлбарлаж өгч байгаа. Тэгээ бидний нас гэдэг хувь заяа гэдэг бол бас тийм мөнхийн зүйл биш. Хэдийгээр тийм чухал зүйл чухал хэрнээ бас
тийм мөнхийн зүйл биш учраас бид бас цаг хугацаагаа гамнаж тэрнийг зөв ойлгоод цагаа зөв юм зарцуулах, ухаанаа зөв зүйл зарцуулах, боловсролын өөрийгөө боловсруулах тэр арга замаа бас зөв цаг хугацаатай хэрэглэх талаар заасан ийм нэг хэсэг байж байгаа. Тэрний дараах бол бидний амьдрал ганцхан зүйл, ганцхан насаар хязгаарлагддаг. Бид хүний амьдрал гэдэг бол ингээд цаг хугацааны хувьд бас өргөлж идэг. Бас дараа төрөл гэж дараагийн одоо хувь заяа гэж бас олон зүйл байдаг. Тийм ээ тэр ертөнцийн тухай тэр дараа төрлийн тухай одоо бидэнд бас анхааруулж хийсэн бас зүйлүүд бий тий. Тийм сайн явъя гэвэл өнөөдөөс ажиллаа. Маргааш сайн байг гэж өнөөдөөс ажиллаа гэлтэй адилхан. Тий. Тэгээд тэр хойдлос гэдэг одоо зүйлийн тухай бидэндээс ухаж ойлгуулж байгаа тий. Тэрэнд 3 муу заяаны зовлон гэдэг хамгийн түрүүнд гарч байгаа. Би заримдаа итгэдэгч зүйл гарна, итгэхгүй зүйл гарч болзошгүй. Гэхдээ энэ хүн бол бидэнд бидний хувь заяа ийм шүү гэдэг одоо тий. Заавал тэр замаар явах албагүй л дээ. Тэр замаар явахгүй тулд юу хийх гэдгийг одоо анхааруулаад хэлээд өгсөн байхгүй тий. Тэр талаасаа хэлж өгсөн. За тэгээд энэ бүгдийг чинь зохицуулны гол том зүйл юм гэхээр бидэнд одоо үеийн үр гэж нэг хууль байна. Үеийн үр гэж тийм карма гэж ярьдаг тийм. Энэ бол буддийн одоо ухааны их том суурь онол шүү дээ тийм ээ. Тий. Энэ хүн бүгдээрээ жаргахыг хүсдэг амьтан бүгдээрээ жаргахыг хүснэ. Хинч зоохыг хүсэхгүй. Тэгвэл жаргалтай бай гэдэг арга чинь юунаас эхэлдэг юм бэ? Зовлон гэдэг зүйл чинь бидний хүсэхгүй байгаа зовлон гэдэг чинь ямар зүйлтэй холбоотой юм бэ? Тэгээ явж юутай холбоотой юм бэ? Тэгээ бие сэтгэл гэдэг чинь одоо бидний бие сэтгэл өөрийнхөө бие сэтгэлийг ажиллаж үзэх хэрэгтэй байна л да. Би энэ биеэрээ юу хийж гэнэ үү? Хэлээрээ юу хэлж гэнэ үү? Сэтгэлээрээ юу хийж гэнэ үү гэдгээ тий. Ингэж хүн өдөр болгон ажиллаж тэнийг одоо бас хянаж муу юм хийж ивэл тэрнээс сэрэмжлэх, сайн юм хийж ивэл тэнийг баттах арга замыг бодох тий. Тэр үйлтэй холбоогод ирэхээр тэр үеийн өөрийн сургаал гэж зүйл гарч ирж байгаа. Нүгэл ба буян гэж тий. Нүгэл ба буян. Нүглийг бид орох ёстой. Буянтай сайн зүйлийн цааш нь одоо авч хөгжүүлэх учиртай гэдэг талаас ийм зүйлүүд гарч ирж байгаа. Энэ 3 үе шатлал бол заавал одоо хүн судалж одоо даван туулахтай. Ер нь бол бид нар дундаас нь бол ингэж ороод явж байна. Би бол арай дооч хатны хүн биш гэдэг. Агуу үтгэж болохгүй. Энэ бол зүгээр бидэнд байдаг хамгийн баг төрөлхтний мөргөл зүгээр бидний амьдрал байж байгаа зүйл баггүй. Тэнийг өөрөө олоод харчих хэрэгтэй. Тэгээд тэнийг номтойгоо нийлүүлээ, сэтгэлтэйг нийлүүлээл тэгээд цаашаа яваад байх. Түүнээс одоо энд бол нэг тийм гадаадд сөрөнгө оруулалт хийх гээл мөнгө цаас олох юм уу? Эсвэл засгийн газар төсвөн мөнгө аваад ажил байхгүй л тий. Уншаад тэгээд сонсоод заалгаад тэгээд би чи ямар хүн байна гэдэг өөрөө тэгээд тэрийг цааш хөгжүүлээд явах. Ийм зүйл бол гарч байгаа. Тэрс нь бодмөрийн зэрэг маань тухайн хувь хүн одоо гэгэрэл хүрэх зам гэдэг яаж хөтлөгчтэй вэ гэсэн тийм хөтөлбөр маягийн юм шиг байна. Тэг хөтөлбөр гэж бас ярьдаг тий. Энэний дагуу ингээд явхад одоо юу шаардлага, юу гэж бодох уу, юу гэж сэтгэх үү? Тэгээд багшийн тусалцаа хэрэгтэй. Ер нь одоо сургах одоо юу гэдэг дидактикийн нэг тийм бас маш том хичээл одоо ачаал бүгдэлтэй тийм бүтээл юм уу гэж бас харагдав. Тий. Яхаарахгүй тийм зүйлүүд бол байна. Ерөнхийдөө одоо энэ зохиол бүтээлийн агуулга одоо би түрээс ёс суртахууны зүйлүүд байна тийм ээ. Хүмүүжлийн ёс суртахуун хэрэг хүмүүжлийн зүйлүүд байна. Гэгэрх боловсролох асуудлууд байна тийм. Дээр нь одоо бид тэр хүний оюуны дотоод ертөнцийн тэр их хөгжлүүдийн тухай байна. Бид өнөөдөр чи одоо ардчилсан хүнлэг нийгэм байгуулна гэж ярьж байгаа. Хүнлэг нийгэм байгуулна гэдэг чинь утгац учир нь цаанаа юу нөхөр бас хүний хөгжлийн тухай ярьж шүү дээ. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллага хүртэл одоо хүний хөгжлийн тухай ярьж ил байна. Одоо нэг сүм хэд хүний хөгжлийн тухай ярьж ил байна. Нэг сургууль хүний хөгжлийн тухай ярьж ил байна тий. Тэгээ энэ бүхний чинь үндэс явсаар гал юу хөрөний дотоод сэтгэлийн нарийнын тэр зүйлүүдтэй. Тэгээд өөрийнхөө дотоод ертөнцөө таниад улмаар гадагшаага бусдад туслах. Бусдыгаа бас тэр зөв зам руу зөв замд санд нөхрүүлгэж тэнийгээ хөтлөх. Ганцхан өөрөө гэгээрээ зогсохгүй бусдыг бас гэгэрүүлэхин төлөө. Бусдад гэрэл гэгээ болохын төлөө. За энэ зам бүр нь илүү тэр их төрлөختний үе шатууд руу ингээд дамжаад орж байгаа ажил тий. Тэгээд энэ бүтээлд бас хэлцэж яхад гурван ёс гэх юм уу те? Ёсны юу гэх юм бэ? Энэ нөгөө багш дормөр юм уу, ном дормөр юм уу, бурхан дормөр юм уу те? Тэгээд энэ сургууль хүмүүжүүлэх түрүүн бас амтай гэлсэн дидактик гэдэг талаас бас тэгээд энэ хувь хүнийг энэ гэгээр ямар чухал болох те? Энэ Эрдэнэ номд шамдан суралцж ямар чухал болох тийм ээ? Тухай. Тэгээ бас ингээд сургууны нэг том юу одоо юу гэдэг буддын гүн ухаан одоо буддын сургууль хүмүүжүүлэх ухааны маш том юм бас судар юм шиг байгаа тийм ээ. Одоо таньж мэдхийн тулд эхлээд багшигаа шүтээ тийм ээ. Багшигаа хүндэтгэж багштайгаа шүтэн барилга явагдчих
энэ одоо таньж мэдэх гэгээр их юм сургалт үйл явц өөрөө явдгаа гэдэг бас их энгийнээр тайлбарласан юм шиг санагдсан та. Тий. Багш одоо гэж хүн гэж одоо хинбэ? Багш гэж. Тий. За энэ бол багш бол одоо бидний номын хамгийн түрүүнд л багш нар мөрөн өгж өөрөө хэллээ шүү дээ. Багш бурхан хоёрыг адилхан үздэг юм. Бидний ном багш бурхан хоёр одоо адилхан, хоёулаа адилхан эрдэмтэй. Багш бурханаас ялгаж болохгүй, бурханы багшаас ялгаж болохгүй. Тий. Бурхан багш хүртэл өөрөө багштай байсан. Тэгээ бурхан багш хүртэл өөрөө багштай байсан. Тийм учраас багш байхгүй бол бурхан төрөхгүй гэж үуч. Бурхан төрөхгүй гэж л дээ. Тэгээ боловсрал байхгүй тийм. Ягаад гэвэл боловсралгүй юм яаж багш төрөх юу бурхан төрөх юм тийм ээ. Тэгээ бурхан багш хүртэл одоо багштай байсан. Зонхов богд хүртэл багштай байсан. Тэ. Тэгээд үеийн мэрэгд бүгдээр багшаас төрсөн. Тийм учраас энэ номын хамгийн түрүүний хамгийн анхны одоо суур шат нь бол тэр багшиг шүтгэс гэж. Буйны садныг шүтгэс гэж хэлж байгаа. Буйны садан гэж их сайхнаар хэлж байна да. Багш бол буйны садан байх учиртай. Тэ. Сайн зүйл хүний хөтэлдэг тийм буянтан байх учиртай. Тэ. Тийм учраас одоо хамгийн түрүүнд энэ хүмүүж нэр одоо бидний одоо энэ ертөнцид хүн болсон анх тэр цагаас эхлээл бидний аав ээж бидний багш болол ирсэн байна шүү дээ. Дараа нь болсон сургуульд орохоор сургуулийн багш нар ингээд одоо бид насан дуустал багштай явах ажилд багшгүй бол одоо ер нь багш байхгүй бол бурхан гэхээ нэрч байхгүй гэж энэ ном биэлдэ. Тэг багш хэмээх байхгүй бол бурхан хэмээхээ нэрч өгүүлдэ гэж дээ. Тэгэхээр энэ учир холбогдлыг бол хэлж байгаа. Тэгээд тэр багшаа шүт сайн багшаа шүтэж ээж тэгээ сайн шав гардаг. Тэгээ сайн шав явж дахиад сайн шавнар нь бас төрдөг тий. За энэ л боловсролын одоо тэр хүмүүжлийн боловсролын одоо их үнс одоо багштай холбоод хэлж байгаа юм. Тэгээ манай нэвтрүүлгийн цагаас нэлтгсэн. Тэгээд одоо энэ Невкогийн гаргасан бодмөрийн зэргийг бол ер нь арилжааны бас зорилгоор бас тийм олон нийтэд хүргэж байгаа. Тэгээд манай болгон багш манаас өөрийн орчуулгыг бас хийсэн байгаа тийм ээ. Тэгээд та бүхэн дахиад одоо гүнзгийрүүлж буддын гүн ухаанд тийм ээ буддын ёсонд сонирхож байгаа хүмүүс бол эдгээр номуудыг бас тийм ээ уншиж болно. Тэгээд манай бас төвөөс гаргасан яхаа түрийн энэ улс төрийн философи чиглэлтэй ном тийм энэ Ротбард гэдэг хүн манай чөлөөтэй мэдрэмж төвөөс гаргасан. Энэ номыг танд дурсал бол. За баярлаа. Баярлаа. Номын өглөг хамгийн дээд өглөг байдаг гэдэг тий. Тэгэхээр бидэнд сонирхолтой яриа өгсөн тийм ээ. Улсын их сургуулийн философи шашин судлалын төвийн багш Булган багштай талархаж байна. Таны цаашдын судалгааны ажлыг энэ сургууль хүмүүжүүлэх их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа. За. За болохгүй. За.